За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Безулок гэх анимыг бэлтгэхээр хүргэлээ. Ингээд нэгдүгээр хэсгийг нь хүлээн авч үзнэ үү? Get ready for it. Get ready 領 for 域 it. 展開 Yeah, this is it. Аними шууд хөл бөмбөгийн тоглолтоор эхлэх ба. Тэр бол Исаги Йойчи. Тэднийх нэг нойлоор хожигдож байлаа. Исаги хуурч явсаар хаалгачны өмнө гарч ирээд дамжуулалт өгөхөд багийнхан хүн нь шон онцгоно. Тэгэнгүүт эсрэг баг нь шууд сөрөг довтлогоонд шилжинэ. Харин энэ бол Кира Росуке. Кира шууд гол оруулснаар 2-0-оор тоглолт дуустдаг. Тоглолтын дараа Исаги хэрвээ би дамжуулалт өгөлгүй өөрөө зогсон бол гэж харамсаад үлддэг. За тэгээд мань хүн гэртээ иртэл Японы хөл бөмбөгийн холбооноос захиа ирчихсэн байв. Захианы дагуу очиод орох гэж байхад өмнөх тоглолтын од тоглогч болох Киратай таарч зүг дотогш ордог. Дотогш ортол Иго Жинпачи гэх хүн Японыг дэлхийн аварга болгоно л гин. Тэрээр Япон улсын хамгийн эготой довтлогчийг төрүүлэхээр Безулок гэх төсөл хэрэгжүүлж байгаагаа хэлэх ба. 300 ахлах сургуулийн довтлогчдыг цуглуулад нэг том байгууламжид амьдруулж тэднийг нэг нэгэнтэй нь өрсөлдүүлж сүлд үлдсэн ганц хүн нь Япон улсын гарааны довтлогч болгох байлаа. Хөл бөмбөг бол өрсөлдөгчөөсөө илүү оноо авах спорт. Дэлхийн шилдэг эгоист болохгүй бол дэлхийн шилдэг довтлогч болж чадахгүй. Би тийм л хүнийг бүтээн. 299 хүний дээр зогсох цор ганц нэг гэж хэлхийг сонссон Исагийн дотор нэг зүйл мэдэрч би бол довтлогч хэмээн бусдаас түрүүнд ордог. Исаги өрөөнд хуваарлагдсан байх ба өрөөндөө яваад ороход Иго Жинпачи би та нарыг чадвараар чинь үнэлсэн. Хажуу талын чинь тоо бол чиний ранк гэх гин. Тэгтэл Исаги 299 дахь ранктай тоглогч байв. Энэ ранк нь бэлтгэл болон тоглолтын үр дүнгээр өөрчлөх ба хамгийн их 5 оноотой тоглогчид 6 сарын дараа болох Японы 20 хүртэлх насны дэлхийн аваргын довтлогчоор сонгогдох байлаа. За ингээд эхний шалгалт эхлэв. 136 секундэд хамгийн сүүлд бөмбөгт оногдсон эсвэл хүрсэн хүн шууд хасагдана. Хасагдсан хүн насаараа шигшээ багт тоглох эрхгүй болно гэж хэлдэг. Бүгд гайхаж балмагдав. Цаг эхэлж 300 дугаартай тоглогчоос эхэлнэ. Тэр хэнийг ч онож чадахгүй байсан болохоор унтаж байгаа залууг бөмбөгөөр онох гэтэл унтаж байснаа гинт нүүрлүүн зогчдог. Тэгсэн тэр зогсон залууг нэг шар үстэй залуу ирээд шудраг тоглооч тентэр гэж хэлж байхад нь нөгөө 300 дугаар чинь шар үстийг оноодох нь. Шар үстэй залуу уурсандаа нөгөө 300 дугаарыг онох гэсэн чинь өнөөх чинь Исагийг урдуураа барьж байгаад оногдуулчихдаг. Энэ шар үстэй залууг Кунигами гэдэг. Цаг явсаар 1 минут үлдсэн байв. Тэр хооронд Исаги өөрөөсөө дээш ранктай хүнийг онохгүй юм чинь 300 дугаартай л оноё гэж боддог. Явж 300 дугаар чинь хөдөлж чадхааргүй болж Исагид боломж гарч ирнэ. Исаги яаг бөмбөгөө өшөглөх гэж байгаад болдог. Учир нь тэрээр энэ байдлаараа би хизээч өөрчлөгдөхгүй. Өөрөөсөө илүү ранктайг л ялна гэж бодно. Тэгсэн нөгөө унтаж байсан залуу чи их таалагдж байна. Ялах гэж байгаа бол хамгийн хүчтэйг нь ялах хэрэгтэй гээд бөмбөгийг нь булаагаад авна. Саяны залууг Бачира гэдэг. Сүүлийн 10 секунд үлдэхэд Бачира Кира руу шууд дайрдаг боловч Кира болцаар л сүүлийн 5 секундэд Бачира бөмбөгийг дээш өшөглөж Исаг дээр ирнэ. Исаги ямар ч эргэлзэлгүй шууд Кираг онож цаг дууснаар Кира хасагдана. Исаги ганцаараа бэлтгэл хийхээр явахдаа Бачиратай таарч цуг бэлтгэл хийхээр болдог. Бэлтгэлийн дундуур яагаад намайг Кираг онно гэж бодсон юм гэж асуухад Бачира миний дотор мангас бий гэж хэлдэг. Хөл бөмбөг тоглож байх үед нь тэр мангас нь гарч ирдэг. Тэр үед мангас нь Исаги руу дамжуул түүний доторч бас мангас бий гэж хэлсэн гэхэн тэр. Үүнийг сонсоод Исагич бас өөрийн доторх мангасаа мэдмээр байна гэж бодно. За энэ бол Итоши сая Германд тоглодог бөгөөд паспортын хугацаа дууссан учраас буцаж ирсэн бөгөөд нэг хүн Японд ирээд тоглооч хэл гин. Тэгсэн харин энэ улсанд миний дамжуулалтыг авах довтлогч байхгүй гэж хэлээд гараад яваад өгнө. Явж байхдаа хэвлэлийн баг хурлаар дэлхийн хэмжээний тоглолтын хувь заяаг ганцхан хормын дотор өөрчилж чадах өөртөө итгэлтэй довтлогчийг бүтээнэ гэж ярьж байв. Тэр үгийг сонсоод Итоши сая онгоцоо цуцлаад энэ улсад ямар тэнэгэн довтлогч болохыг өөрийн нүдээр хармаар байна гэж хэлдэг. Удалгүй өмнөх шалгаруулалтын үр дүн гарахад Исаги 274 хүртэл өссөн байлаа. Тэгтэл Иго Жинпачи гарч ирээд Безулокийн талаар хэлж өгнө. Энэ байгууламж нь 5 хэсгээс бүрддэг ба хэсэг тус бүр 5 бүлэгтэй. Бүлэг тус бүр 5 багтай байх ба B-ээс Z хүртэл нийт 25 баг бий. Бүх багууд эхний шалгаруулалтаар нэг хүнийг хассан тул одоо 275 хүн бий. 1-ээс 11 хүртэл B баг, 12-оос 22 хүртэл C баг гэх мэтээр явсаар Z баг бол хамгийн муу нь болж таарч байгаа юм. За ингээд дараагийн сонгон шалгаруулалтанд бүлэг доторх 5 багууд хоорондоо тоглож хамгийн их оноотой 2 баг л дараагийн шалгаруулалтанд оролцсон. Гэхдээ хасагдах 3 багийн хамгийн их оноо авсан нэг тоглогч шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломжтой гинэ. Тэгингээ Иго Жинпачи хөл бөмбөгийг 0-оос бүтээг гээд хэлээд амжлаа. Эхний тоглолт бол X багийн эсрэг Z баг. За тэгээд бүгд довтлогчид тул хайж чулуу даавуугаар гол довтлогчоо шийдэхээр болтол Исаги гол довтлогч болдог.
За тоглолт эхлэхэд оноо авах гэж Зи баг бүр X багийнхан хүртэл хоорондоо булаацалтаад эхэлнэ. Тэгтэл нэг нөхөр бөмбөгийг нь аваад гараад ирнэ. Энэ нөхөр бол Баруу. Баруу Исаги тэр хэдийг хөнгөн хуурч гол оруулна. Оруулчхад талбай дээр би бол хаан гэд өөрийгөө зарлаа дэмжив. За тэгээд Зи багийнхан оноогоо буцааж авцгаая гэж хэлхийн завдалгүй дахиад л булаалгуулчихна. X багийнхан шууд л Барууг төвөө болгон баг болж хамтарч эхэлнэ. Барууг хамгаалахаар багийнхан гол оруулаад багийнхныг нь хамгаалахаар Баруу оруулаад 5 тэг болно. Баруугийн гол нь тэднийг нэг баг болголоо. Цаг дуусахад 3 минут. Тэгтэл Бачирав 3 минутад 5 гол болох худлаа. Гэхдээ нэгийг бол хоёулаа оруулна гэж хэлв. Исаги бөмбөгөө гаргачаад шууд л хаалга руу гүйлээ. Тэгэхэд Бачирч Исаги руу бөмбөгөө дамжуулж Исагич энэ голоор Зи багийн гэрэлсэн болно гэж бодоод байтал Баруу урд нь сууг минь чаддаг юм бол хүрээд ир гин. Исагигийн хойно Райчи болон Кунигами хоёрч гүйж байв. Исагич дамжуулах уу? Яах вэ гэж эрзэлцэж байгаад үгүй ээ. Блулокад амьд үлдэхийн тулд гэхэд гинэт Исаги талбай тэр чигтээ харагдаад шууд л Кунигами руу дамжуулж Кунигамич шууд зохиж оруулна. Исаги өөрийгөө дамжуулчихлаа гэж гайхаад байж байтал Баруу ирээд гол хийж чадахгүй бол довтлогч болох хэрэггүй. Чам давьяас салах гин. Цагч дуусаж эхний тоглолт 5-1-ээр хожигдох нь тэр. Исаги өөрийгөө би довтлогч биш юм биш үү гэж өөрийгөө гайхаж үлднэ. Зи багийнхан хоорондоо маргалцаар л тэгсэн Куон гих залуу бид аль хэдийн нэг хожигдчихсан. Дахиад нэг хожигдвол бүх зүйл дуусна л гин. Тэгээд төлөвлөгөө гаргахын тулд бүгд өөрсдийнхөө чадварыг хэлэхээр болдог. Тэгтэл Исагид хэлэх зүйл байдаггүй. Куонч нэг төлөвлөгөө боловсруулна. Тэр нь бүгднгийнх нь чадварыг гаргахын тулд хаалгач болон чигрэг оролцуулахгүйгээр нийт 9 хүнд хувааж 10 минут тутам довтлогчоо сольж довтлогчоо дэмжихээр боллоо. Исаги хоолоо идэх гэж байхад Кунигами ирж дамжуулсанд баярлалаа гэж хэлснээр Исаги арай дээрдэж эхэлнэ. Кунигами хар багаасаа довтлогч нарыг амьдрал дээрх жинхэнэ баатрууд гэж боддог ба баатар болохыг хүсдгийг мэдэж авнаа. Дараагийн тоглолт Вай багийн эсрэг. Вай багч бас өмнөх тоглолттой ялагдсан байв. Тоглолт чихэлж төлөвлөгөөгийн дагуу эхний хүн Бачирагийн чадвар нь бөмбөг залалт. Тэгсэн хоёроороо ирж замыг нь хааж байгаад 3 дахь хүн нь булаах гэж ирээд нэг л болдоггүй. За дараа нь Кучигамигийн ээлж ирлээ. Тэгээд Кучигамиг дэмжиж түүнд цохих зай гаргаж өгч цохиулахад бөмбөгийг нь дундуур нь хаасаар байлаа. Тэгсэн Исаги Вай багийн нэг тоглогч нь огт хөдлөөгүй анзаарав. Кучигамигийн өшөлсөн бөмбөг нь хаалтанд орж нэг буурчаар үстэд очиход огт хөдлөхгүй байсан тоглогч нь гинэт хөдөлж сөрөг довтлогоо хийв. Буурчарыг нь Нико, шарыг нь Окавач амархан гэгч нь оноо аав. Тэдний дайралт нь хурдан сөрөг довтлогоо гэдгийг Исаги олж мэднэ. Удаач үгүй Вай баг цаг хожим бидээ дамжуулсаар аргараасаа 10 минутанд болсоор 1-р үе дуусав. 2-р үе эхлэхэд гагмар үг их өндрийн ээлж ирлээ. Исаги хажуугаас хаалганы урд хитрхи урагшин дамжуулчихв. Гэсэн ч гагмар биеийн хүчээрээ яаж хийгээд мөргсөн ч хаалгач хаалаа. Гинэт Исагид их сонин зүйл мэдрэгдэв. Булангийн цохилт болоход Исаги энэ бидний анхны боломж гэж бодоход гинэт бүх юм буруу байгааг ойлголоо. Бүх зүйлийн учир энэ Нико гэх нөхөрт байгааг олж мэдэн бөмбөгийг булааж хаалга руу зогсоход Нико бөмбөгийг нь зогсоож бөмбөг нь гарахын даваан дээр гагмар шом мөргөн байж гол орууллаа. Нико ч Исагид чи надтай адилхан нүдтэй юм байна. Гэхдээ чи намайг ялахгүй тоглолтыг удирдах нь би гэв. Исаги бөмбөг дамжуулахад Нико тасалж, Вай баг Нико руу дамжуулахад Исаги тасалж байлаа. Нэг л мэдхэд сүүлийн 1 минут. Сүүлийн довтлогоо гээд Вай багийнхан бүгд довтлоо. Исагич одоо оноо алдвал дуусаа зогсооно гэд гүйлээ. Вай багийнхан дамжуулсаар Нико руу дамжуулахад Нико аль хэдийн хаалгачийн өмнө ирсэн байлаа. Нико яг зохих гэж байгаад дамжуулчихв. Бүгд л дууслаа гэж бодтол хаанаас ч юм нэг хүл гарч ирээд зогсооно. Тэр нь Исаги, эндээс л хамгийн их гоолны үнэр үнэртлээд гэдэг юм да. Исагич би яллаа. Дамжуулахыг сонгосон чи довтлогч биш гэж Баруугийн үгийг өөрт нь хэлээд дамжив. Тэр үед би дамжуулаад ялагдсан. Одоо л ялмаар байна гэж Исагич бодно. Кунигамич бөмбөгөө алдах гээд байсан учраас Бачира руу дамжуулна. Бачира дээр 2 тоглогч ирсэн ч Бачира хөнгөн хуураад гараад ирнэ. Тэгээд хажуугаас шууд гол руу хаяхад гагмар үгүйж ирээд мөргөх гэтэл хүрдэггүй. Тэгсэн цаана нь Исаги ирчихсэн. Анхнаасаа л Исаги руу дамжуулсан байдیں۔ Исагич шууд ерийн буланд нь сүртэй аргагүй зохиж оруулна. Ингээд цаг дуусч тоглолт дууслаа. Исаги Вай багийн хажуугаар явхдаа би тэдний мөрөөдлийг өөрийн гоолоор бяцалсан гэж бодно. Тэгээд яг уйлж буй Никогийн өмнө ирснээ сайхан мэдрэгдэж байна гэж боддیں۔ Да. Тоглолтын дараа Исагигийн чадвар бол гоол үнэрлэх болж таарав. Исагич догдлоод бүр унтаж чаддаггүй. Тэгээд гоолоо үзэх гээд хяналтын өрөө рүү очиход чигри байж байх ба чигрич мөн адил унтаж чадахгүй. Чиний гоолыг үзэж байна гэв. Чигри чамд орон зайг мэдрэх чадвар байна. Ихэнх тоглогчид харах хүрээндээ тааруулан нөхцөл байдлыг дүүндэг.
бөмбөгөө залах эсвэл хурдтай гүйх үед харах хүрээ багасдаг. Исаги чиний хувьд талбайг тэр чигт нь харж чаддаг л гин. Тэгээд л тэр гоолны үнэр үнэртсэн байх нь. Чигрэг жилийн өмнө өвдгөндөө шүрмэсний гэмтэл авсанг олж мэднэ. Хэрв дахиад гэмтээвэл бүх зүйл дуусна гэж эмчин хэлсэн ба чигрийг хэдий идэгсэн ч гэсэн мөрөөдлөө алдахаас айдаг гэдгийг хэлнэ. Маргааш нь Эв гарч ирж үр дүнг танилцуулснаар тоглогчдын ранг өөрчлөгдөнө. Тэгтэл Исаги багаасаа нэгт орсон байв. Эв та нар өөрсдийн чадвараа олсон. Одоо чадвараа хөгжүүлэх гин. Тэгээд зи багийнхан бэлтгэлээч дуусгаж амарцгаая. Гээд явхад Исаги ганцаараа үлдэж Исаги чадвараа хөгжүүлнэ. Тэгхийн тулд 90 минут гүйх тамир тэнхээ хэрэгтэй гээд гүйхэд зи багийнхан бүгд чамайг гүйцэнэ гээд цуг гүйхэн тэр. Зи багийн тоглох дараагийн баг бол W баг. W багийн гол тоглогчид нь Ванима ах дүүс. Ууртай нах инээч гисэн дүү. Ванима ах дүүс холбон тоглолтоор баруугийн багийг 4-1-ээр хоцсон ба одоо зи багийн төлөвлөгөө нь тэр хоёрыг салгах байлаа. Удалгүй гаднаас Куон төлөвлөгөөгөө бодоод удчихлаа гэсээр орж ирнэ. Куоны төлөвлөгөө нь өмнөх удаад 1-1-ээрээ 10 минут тоглоод бүтээгүй юм чинь энэ удаад 3-3-аараа хосолж 30 минутаар тоглоё гин. За ингээд тоглолт эхэллээ. Эхний 10 минутад Куон урд гарахаар болжээ. Тоглолт эхэлтэл ах нь юм дуугарахгүй дүүн лахынхаа хэлэх зүйлийг хэлээд байлаа. Тэр хоёрын чадвар бол нүдэрээ бие биетэйгээ харилцах чадвар байв. Тэгтэл ах дүүс болон чигрийн өмнө нэг багт цуг тоглодог байсныг нь Исаги олж мэднэ. Ах дүүс чигрийн өнгөрсөн мэдэх ба чиний үе дууссан. Хамаагүй хөдөлбөл хөл чинь дахиад хуурна шүү гэж чигрэд хэлв. Тэр үед нь Исаги бөмбөгийг нь булааж зи багийнхан бөмбөгөө дамжуулж явсаар нөгөө 300 дугаар чинь гол руу дамжуулах тогтол Куон мөргөж гоол орууллаа. Удаач үгүй Куон дахиад оруулна. Эхний 30 минут дуусаж Райчи тэр хэд урдаа орлоо. Ванима ах нь алдаа гаргаж жөлөөт сохилт хийхээр боллоо. Тэгээд Бачираа харж Куон руу дамжуулахад Куон дахиад л мөргөж орууллаа. Ингээд Куон бүр хат трэг хийж эхний хагас дуусав. За Райчич бөмбөгөө залаад явхад Ванима ах нь ирэхэд Куон нааша дамжуулаад буцаагаад аваа л гэж байна. Тэгээд дамжуултал Ванима дүүн бөмбөгийг нь тасалж тэр боломжийг ашиглаж гоол оруулна. Тэгээд Куон 50 тоглоцгоё. Бид хожиж байгаа штэ гээд бөмбөгөө гаргахтаа Исаги руу сул дамжуулалт хийхэд Ванима ах нь тасалж дахин гоол оруулаад шууд л 2-3 болчихов. Куонч бүр өвдөг сүгдэж барин уучлаарай гэхэд нөгөө шудраг хүнийг албаар тэгээгүй л байлгүй дээ гэж бусдыгаа тайвшруулв. Исаги Куоны босхийг хараад бүр гайхав. Учир нь Куон инээж байв. Исагич дотроо төсөөлөл байлгүй дээ гэж бодно. За ингээд 30 минут өнгөрч Исаги Бачира Кунигам 3 голд орохоор боллоо. Тэгтэл W багийнхан тэр 3-ын хослыг мэдчихсэн юм шиг л хөдлөөд байв. Тэгж байтал Исагич бөмбөгөө алдчихв. Исаги бидний төлөвлөгөөг мэдчихэж гээд бодоод байтал Куоны инээмсэглэл орж ирлээ. Исаги тэглэж хожигдох юм бол бүх юм дуусна штт. Ямар ч ашиггүй гээд бодож итал энэ тоглолтын 3 оноог Куон авсныг анзаарав. W багийнхан давтаж байгаад гол руу хаяхад Куон дамжуулсан бөмбөгнөөс нь албаар зурж Ванима ах гол хийснээр 3-3 болж тэнцчихдэг. Исагич шууд Куон дээр очиод чи биднээс өрөвсөн юм уу гэж асуудал нөгөө ах дүүс ирээд тийм ээ. Та нарын бүх төлөвлөгөө сул талс чадварыг бидэнд хэлсэн л гин. Өчигдөр орой багийн уулзалтын үеэр Куон хоцорч ирсэн нь ийм учиртай байв. Тэгсэн Куон би ганцаараа энд үлднэ. Өмнөх тоглолтод дөнгөн данган хоцсон. Тиймээс дараагийн тоглолтуудад ялах боломж байхгүй. Тиймээс л би энэ тоглолтод 3 оноо авснаар хасагдахгүй л гин. Бүр 12-ын эсрэг 10 болж хувирав. Куон бүр миний эх надад урваач хамаагүй ялах гэж байна гэд 4-3 болгоно. Исаги бөмбөгөө гаргаад удаагүй бөмбөгөө алдчихв. Исаги одоо оноо алдвал бүх зүйл дуусна гэж бодно. Ванима дүүн хаалга руу зогсоход хаалгачийн дунд хуруу хүрэн шон онлоо. Хаалгач бид тэмцвэл боломж гарч ирнэ. Одоо нэг л гол хэрэгтэй. Би өгсөн ч хамаагүй хаалгаа манна гэд бусдыгаа уриалав. Чигрэг Ванима ах дүүс үгээр идээстэй. Өмнө нь Ванима ах дүүс чигрэгийн дээд анги байсан ба чигрэж тэр хоёрыг хурдаараа илүүрхэж баганч чигрэг гол тоглогчоо болгож багийнхаа од тоглогч нь байв. Чигрэж нэг л өдөр дэлхийн шилдэг давтлагч болно гэж боддог байлаа. Гэтэл гэмтэлтэй гэдгийг мэдэж хэдий идэгсэн ч гэсэн бүх чадлаараа гүйвэл мөрөөдөл нь үгүй болно гэдгээс бус дэлхийн шилдэг давтлагч болно гэж итгэж байсан өөрөө өөрийгөө алдахгүй гэхээс айдаг болж. Тэр үеэс хойш бууж өгөх арга хайсаар иржээ. Исаги бууж өгөхийг хүсэхгүй байвч Бачира Кунигам 2-ын чадварыг ашиглаж чадхааргүй байв. Ингээд цаг дуусч шүүгчийн мэдлийн 3 минут сунгагдав. Исаги бүр өөрөө хуурч гарсан ч таслагдав. Тэгсэн ч бууж өгөхийг хүссэнгүй. Бөмбөгийг булаах гэж улаарсаар байлаа. Булаасан ч хувийн тоглолт хийсээр байв. Гэтэл чигри дээр бөмбөг ирэхэд Исаги чигрэг холт хэмээн төсгөж унгаагаад бөмбөгийг нь аваад явлаа. Чигри тэр үед л ойлгоно. Дэлхийн шилдэг давтлагч болно гэж хөл бөмбөгт бүхнээ зорилдог байсан үедээ минь адилхан юм гэж.
Чигэрийч бугарах болох угар. Дэлхийн шилдэг давтлагч болох хүн бол би гэж гүйж эхэллээ. Яг тэр үед Исагид гоолын үнэр үнэртэн. Исагич шууд чигэрийг мэдэрч эсрэг жигүүрлүү дамжуулдаг. Тэр үед чигэрий бүх хурдаараа гүйн бөмбөгийг авдаг. Чигэрий дээр хамгаалагч ирэхэд урагшаа өөртөө дамжуулж явсаар. W багаас хэмч түүнийг зогсоож дийлсэнгүй. W баг аргаа барж хаалгач нь урагшаа гаран бөмбөгийг нь зогсоох гэтэл чигэрий сүүлийн мөчид бөмбөгт хүрснээр гоол оруулж 4-4-өөр тэнцэв. Ингээд чигэрий Исагигийн ачаар дахин гүйж эхэлдэг. W багийнхан Куоныг чигэрийн чадварыг биднээс нуусан гэж зодож байхад Исаги очиж зогсооход Куон зүгтаад алга болдог. Зи багийнхан хоолоо идэхээр явж байхад өнөөх Куон ч B багийн гол 3 тоглогч дээр очихсон тохиролцоо хийх гээд сууж байдаг. Гэсэн ч B баг зөвшөөрдөггүй. Нүдний шилтэн зандцүү. Ягаан үстэн Рио. Цагаан үстэн Наги. Гинэт Исаги тэр хэд очин танаа багийг хожих Зи баг байна гэж хэлдэг. За ингээд 1-р хэсэг дуслаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Удахгүй 2-р хэсгээр уулзцгаая. Хэрэг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй.